Focus. Хэвтүүлээ логин. Гэж юу би. Сэгэн л болохоос бармалж. За хайфтуу энэ альбины үр бүтээмжтэй чимүнэ гэдэг чаленжны маань эхний хэсгээ гэсэн үг. Энэ чаленж маань яг вэ гэвэл өдөрт ерөөсөө 3 юм хийгээд тэгээд хэр хийж гүйцэтгэх гэснээрээ 1-3 оноо өгөх зарчмаар оноо цуглуулад явна гэсэн үг. Тэгээд бичлэгээ болохоор сард 2 удаа буюу одоо 4 сарын 1-ээс 4 сарын 15 дахь эхний хэсгийн бичлэг болж байна гэсэн үг. Тэгээд энэ чаленжийг би 3 сарын хугацаанд үргэлжлүүлэе гэж бодож байна. Яш болтол гэсэн үг. Тэгэхээр юу хийх ёстой вэ гэхээр нэгт жимд явах, хоёрт нийгмийн цаг 30 минутаас дээш гих, 3 таллаарээ библийг 3 бүлэг унших. За ийм 3 шалгуураар явж байгаа хгүй. За тэгэхээр ийм бичлэгэн дээр өдөр болгон хэрэг гүйцэтгэлтэй хийж байгаануудаа ингээд үзүүлсэн байгаа гэсэн үг шүү. За. Тэгээд бичлэгээ сайхан үзээрэй. Залхуур ариг гэж библийг эсгэлөө. First day хэлж байна. Яа, библийг чад хэмнэр үе. Бүтэн цагаан бичлэг. Асуусан. Одоо чимдээ явсан цагийн дараа таалаймар ба. Яа, нүур манд хартаа. Ундра. Тэгэхээр өчтөр би бол сууж хичээлээ өгөөд гэхдээ нэг 15 минут орчим утсан дээрээ ингээд хичээлээ уншсан. Өнөөдөр бас ингээд хийхгээ сууж ийнэ. Хичээлээ хийж суух нь л надад амар тийм чаленжинг байна. Би сая ингээд библийг зүгээр жим дээрээ уншиж байгаа хгүй юу, ингээд алхаж явах та. Тэгээд дасгалуудынхаа завсраар ингээд утсан дээрээ ингээд гүлгээ. Тэгээд надад утсан дээр бүх юмыг хийхэд амар заяа. Хичээлээ хүртэл ингээд утас руугаа татаж аваад утаснасаа ингээд уншаад, утсан дээрээ библи уншаад амьдрал ийм болчиход байна guys. Тэгэхээр эндээс гарах хэрэгтэй юм жоохон онцгүй бидтэй тий. За усаа. За 7:49 болж байна. Энэ хувц цумраа цэвэрлээ. 3 цаг сундлаа. Өнөөдөр 11 цагаас хойш нэлээд арай болчих битүү ингээд юмтай уучраас 8 цагт сэрэхээс өөр аргагүй синэр гол ёо. Ирэж хаал цэвэрлээ. Усан дараа тэгээд 11-өөс уншчихлээ хийгээд тэгээ гармаар байгаамаа. Хичээж шүү би. За усан орчихлоо. Feeling so good. Тэгээд кофе мафгаа наруулаа. Бүгдээрээ бүлдэрчлээ. Одоо би нэгдүгээр хаад ном руу орсон байгаа. Самуэлээ дуусгаад. Тэгээд гоё чашин бүр амар interesting бүр ингээд what гэх юм байгаа. За энэ ингээд Соломон мэрэгүү хаан авч байгаа талаар гарч байгаа хгүй. Тэгээд би вау ингээд Соломон ямар лан бэ. Тэгээд өөртөө ууртнаас эд баялаг дайснуудынхаа амийг юусэн ингээд гуугаагүй мэрэгүү хаан гуйсан байна. Би ч гэсэн ингэсэн байна да. Тэгэж ботсон чинь бурхан ингэж хэлж байгаа. Би ч мэрэгэн агаад ухаан ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч явахгүй чиний дараач гарч ирэхгүй гэж задаад. Тэгэхээр би Соломон ухаандаа олуулсахгүй юм байна. Гэхдээ Соломоны ухаан ч бас жоохон хэцүү л бай. Ер нь их мэрэгүү ухаан ихтэл нэг хэцүү гэж би Соломоны бичээснээр ойлгосон юм л да. За тэг хөргөжлөлөө уншия. За 9:30 үлдээ Bible study доо. Яг өндөр би бол хүмүүсийн bare minimum хийж байгаа байхгүй юу? Өдөрт ингээд 1 цаг хичээлээ ирэх чинь угаасаа юу ч биш шүү дээ. Угаасаа энэ төгсөг ангийн хүмүүс угаасаа хийх ёстой. Яг тэг болондоо байх. Тэг хүн болгон адилгүй хөрс шороо болгон фокус. Хэвтүүлээ логин. Нэг л цаг логин хий. Гадаа ихсэн амар цаснаас орсон жах шүү. Тэгчүүд амар талаг цэвэрлсэн жах шиг.
Локийн хэмээр байна. Локийн хийх гэсэн чинь хайрсаг хуурай мэдрэгдээд л. Өнөөдөр хийх юм зөндөө байна. Гэтэ би зүгээр л яг өөрөө хийх ёстой юмдыг л танахт үзүүлж байгаа болохоор би гоё full day vlog хийж чадахгүй нь хэлээд багтаа зүрээд байгаа. Тэгэхээр жоохон юу хийх тухайгаа ярьчихъя заяа. Локийн хийдэггүй заяах. Өнөөдөр болохоор 11-аас ч драма дуусгана. Тэгээд 12:30-аас бүжгээ үргэлжлүүлнэ. Тэгээд нэг 3 өнгөрөөгөө жимдээ авъя гэж бодож байна. Тэгээд 6 цагаас сайн баасан гарагтай. Өнөөдөр ч нэр 5 дахь өдөр биш. Тэгээд сайн баасан гарагаа дуусчаад гэртээ ирээд үлдсэн цагаа влог одоо энэ нийгмийн хайтлыг үлдсэн цагийг дуусгаад 1 цаг 30 минут хийж байгаа. Яг хичээлээ нэг 50 орчим минут хийсэн баха. Тэгээд цоглаан руу явж ийн одоо ийм их хувцас би өчтөр нөө шүүгээ цэвэрлэн жилсэн шүү дээ. Тэгээд өмсгөө хувцснууд маань гэж боддог guys. Outfit check. Навата хар подолк. Тав check. За. Найзын outfit check. Гэрийн өмд. Сэтгэл санаа жоохон нэг тийм уухай бол биш гэсэндээ тийм disappointed мэдрэмж төрөөд энэ өөртөө би зүгээр л амжтай би л гэж амьддаг юм шиг санагдах. Үзэгчэнгөө бүр хатлаа л тохно. Тэгээд бурхны талаар бодох гэхлээр ингэ. Зүгээр л надад хийж байгаа юм боддог юм. Яг одоо өнөөдөр ингэ сайн басан гараг байлаа л та тэгээд ингэ. Яг бурхны талаар ингэ бодох гэхлээр ингэ. Би яаж харагдаж байгаа бол гэлж миний бодлогод миний яриад миний өнгөрсөн гэл би л боддог. Тэрнэрээ өөртөө жоохон disappointed болчихлоо. Гэтэ яаж засах вэ? Ямаа нэрслэх. Ер нь л хариу бусууд юм байдаг ойлгох. Би бурхантай холбогдохгүйгээр юу ч хийж чадахгүй. Зүгээр одоо би ингэ өөрөө бодоод стресстэй байгаа ч гэсэн өөрөө би бодоод ингэ стресстэй байгаа ч гэсэн би өөрөө ингэ хийж чадахгүй. Би өөрөө хичээж би хийж нэг дөрөв чадахгүй. Гэтэ яг нэг бусууд би бодонд холбогдох үед өчрөөс үр жимс ургаж эхэллээ. Өчр ганцаараа байхдаа ерөөсөө үр жимс ургаж чадахгүй. Тэгэхээр тэр модтойгоо холбогдохгүй зүгээр л эхлээл бурхантай холбогдох хэрэгтэй юм өөрөө энэ асуудлууд руу гарахгүй. Окей. Амар гоё өөрөө драмыг ингэ бацаад хичээлээ болчихсон. Яа 40 минут өнгөрчих шиг боллоо. Бүр сүултээ ингэж бүр үсэг том нь хойлтоод энэ бүр тест үгүй болчихсон. Арай гэж өглөөс хэрээд одоо зиндээ хах чинь so proud of myself. Full outfit нь харагдахгүй. За яхаас нээсаа ягаан ч хөвч ягаан утас ягаан хөөцтэй бэлтгэлээ гэж байна. За шөнийн 10 цаг 54 минут болж байна. Би одоо үгээ шигээд байж юм заа юу. Тэгээд би яг баг гэлээ. Драма хийж дуусган драман дээр бол нэг айд эвсэдэг хамгийн төгсгөлийн хэсгийнхаа нэмүүдийг бичээл өрөх болохоор байгаа. Тэгээд тэргээч усан дараа бид өнөөдрийн хичээл одоо хийхгүй нөө. За би драма бол арай гэж дуусгасан юм аа. Тэгээд библийг зүгээр библийг би утсаар уншаад тэгээд бас утсан дээр хичээл уншижсэн чинь бүр үндэстэн гэдэг юм л. Ямар ч тач энэ чаленжийг хэлүүлээгүйсэн бол би библи уншихгүй хичээлээ гаргаж ирэхгүй байсан гэхлээр бас өдөр татахтайсэн чи өөртөө нэг оноо өгч. Баярлалаа. За гүс гэдэг амлах чинь тэгээд библийн сонсчдаг юм уу гэсэн санаатай байна. Тэгээ би өчигдөрөөг номог байж явахдаа 1-р хаадын 6-аас 9-р бүлгийг шууд скиплсэн байгаа. Эзний өргөө тэдэн дохоо тийшээгээ тэдэн дохоо тэглээ инглик тийм Европанд хамаарагдах хэн боловч хот дотор ухаваас ноход цогцыг нэгдэж талдуг хөрхөн байна би. За өнөөдөр 1-р хаад дээр Рехобам Соломоны хүүхэд дэс эхлэл юу нэг заваараа л явчихлаа. Энэ Израиль ханд өгчөнд асаа хаан л нэг гайгүй хаан байсан юм шиг. Бусд нь мэдгүй яасан ч гэнэ би сайн тогтоод сонссонгүй. За баярын минь яа би амар илгээл харагдаж штэ та нар яагаад намайг ёо тний ёо.
За би аль өнөөдөр бүр амар ядарч байна. Зулаанда ингээ явж байгаа. Тэгж яхан жоо салхинд гарсан жимэр амар ядраад. Тэгээд юун дээр тавталхан дээр бүр нүдэ анилдаж гэртээ орж ирсэн чинь ингээ бас амар муухай ямар стресс хичээлээ хийчихэд байна. Библийг яалаа жоохон алт орсон тэгээд тэгтээ тооцож. Хай шөнийн 1 цаг 12 минут. Юу болсон бэ гэхээр шүү дээ. Би яг ингээд 2 цагийн үед шүдний нэлээд явсан байхгүй юу. Тэгээд шүдээ өгдүүлээд 2:30 минут гэл ингээд дараа л тэгэл намаас орж хичээлээ библи уншаад өнөөдөр юм татуусгах бодолтой байсан чинь ээжид гэрээ зэвэрлэгээ тэгээд би гэрээ зэвэрлээд тэгэл уцаагач гэсэн юм да. Рилнүүдээ бүгдийг хийсэн. Эхний бичлэг ютубер орсон бичлэгийг эдэлмээр санагдаа. Тэгээд эдэлчгээд тэгээд аплод хийж чадаа сая библи уншлаа. Сүүлийн 2 хоног би зөв нэг сонсдог библи сонсоод яваад ирсэн шүү дээ. Тэгээд цаасан библи уншсан чинь айгуу гоёс гадна гоё үйл явдал болсон. Илия гарч ирсэн. Хичээлээ мэдээж бол хийгээгүй байна. Одоо яг 1 цаг 30 минут байна. Хин цаашаа ядчлалыг 15-30 минут хийгээд нэг оноо авъя да. Миний скрин тайм бүр дандаа 11 цаг заяа. Хичээндээ. Бараг 30 минут. Би бараг хичээнд сэрүүн л болохоос бараг мэдэж. Нэрэлээ юу гэсэн. Би ингээд дандаа 2 3 гэж бодоод. Зүрх толгой гэж. Сэрээжсэн шүү дээ. Hi guys, good morning. Өнөөдөр одоо хэддэх өдөр юм бэ? Ямар ч тач хичээлээ хийгээд библи уншчихъя гэж. Кофегоо энэ талхтайгаа идэж би өглөө хоор идэх байхгүй ингээд гахаа царилаа. Бага бүх юм чихээл. Өнөөдөр First Kings 19 үртэй хартаа намаа дуурайгаад ингээд юм угаас утсан. Хичээлээ гэж. За би сая 19-өөс 22 дахь бүлэг уншлаа л да. Тэгээд ер нь бол Ахаб хааны тухай гарч байгаа. Ахаб хааны эхнэр нь нөгөө Жезебел гэдэг аимшигын хүүхэн байдаг штэ. Хүүхэн гэдэг байгаа. Тэгээд Ахаб болохоор юм уртайгаа за 1-р 2-р айгуу ингээд ядаргаатай ёо. Амар ууртай юм цухалбан хүн байсан заяа ямар тач. Тэг ингээд нэг гоншоноод гівтчихдэг. Тэгээд ингээд амар гайхаад ингээд яагаад вэ гэдэг гот Даниэл ном дээр хэн бурхнаас та юу хийж вэ гэж асуух юм бэ гэж аахгүй. Тэгэхээр ингээд бурхны хийсэн юмд бид нэр ингээд та яагаад ингэж байгаа юм гэж гэх ямар ч тийм шалтгаан байхгүй. Бурхны төлөвлөгөө төгс бурхны бодлоод биднийхээс агуу so complicated. За. Одоо хичээлээ. За тест өглөө ийм авч байна. Харцгаа нэг алдсан байна. Соёл дээр 2 алдсан байна. Логик. Really? Энэ арайчтай худлайлгуудыг ганц үтсэн сэдв маань ирэх зүрстэй. Чиний буруу заа юу? За gender reveal-тай гарах чинь. I think he's a boy. Намс манас цэнхэр нашаарэ. Ихчтэй хайртай шүү гэж хэлээрээ. За баяртай. Даач бандаштайгаа минь YouTube-д орчлоо. Одоо авахаар мэдэгдэн. За зөв 2 лит цэнгэрийнх нь юу н орцсон. За gender part-аагаа дуусгаа. Би юу нарын үед амар хамттай идэж байгаа заяа. Ийм хижүүсээс авсан. Библийг сонсоод тэгээд гал. За юм боллоо.
Сая юм дэвлээ. Би нөө төлбөрөө миний 1 сар дуусаад сая ах руу шууд залгаа. Төлбөрөө 7-ны дараа төлжлөх гэсэн чинь болно. Болохгүй л буцаад харигч үзчих. За guys, би өглөө аймд нүр ам бодож саларж гинэ. Хөөрхөн цацг гараад. Гэхдээ би 1-р King-ийг дуусгаж гарсан шүү дээ. Тэгээд жим дээр очиод би 2-р King-ийг нэлээд сонссон байхгүй. Тэгээ ингээ унших гэсэн чи би аль дээр зогсноо мартсан. Тэгээд уншижсэн чинь юу яагаад дандаа урсан юмуд гарч ирээд тэгсээр бүр 9-р бүлэгээр өрөөд ирд. Тэгэхээр би өөртөө бүр 8 бүлэг сонссон гэсэн үг. Асуулаа яж та. Тэгээ англи дээр сонссон. Тэгээд нөгөө нэг жоохон distracted болсон болохоор амар сайн бол ойлгоогүй ч гэсэндээ ерөнхий үйл явдлыг нь ойлгосон байгаа. Тэгэхээр let's go. Тэм беби нүд. Беби. Оо, анархал нэр утга чирээ явахгүй на бацам. Яг 4 сарын 9 байна сайн уу? Гэвь кана хийгээд байж өчигдөр бас нилээ хийсэн. Тэг байнга бичлэг хийгээд хайгуу хэцүү юм байна. Амартай чадхаар хийнэ. Өчигдөр бол бүх юм perfect. Өнөөдөр би өглөө босоо шууд бас библийг уншсан. Өчигдөр бол амар тэнэг юмсан дээр. Би ингээд өглөө босоод пикник хийсэн. Пикникийн маань цаг жоохон ингээ хоошлоо. Тэгээд хавтлагаас 5:30-аас бүр хаан уул дээр амарх бол бис нөхгүй. Тэгээд энэ хоёрын дунд ингээд хальт чи юм руу ороод тасгалаа хийгээд гэсэн чинь яа амар тэнэг. Ингээд би халааж нэг хэдэн минут халахдаг штэ. Тэгж халахгүйгээр би шууд ингээд тасгалаа хийсэн чи бүр даахгүй. Тэгээд амар ядраа бүр 30 минут л болоод гарсан. За нэг хэдхэн тасгалыг бүр 30 минут болсон уу яасан. Ирээд жоохон хичээлээд суулж исэн чинь дүүнэр ингээд альж байгаа надад тэгээ дүүнэртэй гамд гэдэг юм та тэгээд сэрч. Хөрхөн минь үү? Good morning. 6 цаг үржин бараг 7 болох чинь би өнөөдөр 7 цагаас татлахтай. Одоо 10 минут байгаа гэсэн миний сайхан кофе уучмаар санагдаад. Та бүхэн манай сайхан амьдарч байгаа хаа. Тэгээд би бас энэ challenge за маш сайн өнөрлүүлэхийн төлөө кофега барьчээ. За би библиэс сая нэлээд уншлаа л да. Ард урдаа орол. Нэг нь бол баахан хаадуудын талаар гарч байгаа. Тэгээд 100% бол уусаа ингээд би ойлгож чадахгүй хаа. Тэгтээ ямар ч тач чадхаараа энэ хаана юм бэ гэсэн юм гээд ингээд ойлголоо. За одоо хичээлээ хийх. Өндөр аимшигын ачаалт өдөр байх болно. Би одоо 8:30 болж байна. Тэгээ би 9:30-аас жимдээ яваад тэгээд 12-оос хуралдаа яваад жижиг бүлгийн өдөр төгснөрийн хурал. Тэгээд 2 цагаас жижиг бүлгээ хийгээд тэгээд 5 цагаас тавтлагатай библийг уншаад жимдээ явъя.
бичлэгийг мартчихсан ундраатай цуг нэг алим нэг банан авч хувааж идлээ. Одоо хамсаж байна. Би сайн ноутбукын дээр баг зэрэг хичээллэрхүү юм хийлээ. Жохон гурилдсан учраас 2 оноо өглөө тэгээд жиндээ явсан. Би класс уншсан шүү. Өнөөдөр нэгдүгээр хичээл өнөөдрөөс эхэлж орж ийн тэг би 6 руу гэдэг басаад биологи гад байж байна. Тэгээд бас дасгал хий гэж бодож байна. Тэгээд биологи чад дасгал өнөөдөр жим амардаг өдөр байхгүй. Тэгээд би хэвлэлийн дасгал эхлүүлж байна. 14 оны чаленж болж байдаг шүү дээ. Тиймэрхүү эхлүүлчихэд тэгээд энийхээ дараа дасгал хийчихэд хичээлдэг байна. За өнөөдөр дуун багсгаж Бигас YouTube бичлэг хийж штэ. Чимээ subscribers-ыг респектлэхгүй байгаа мó. Түр зогсоож. Жохоо юм яа. Өнөөдөр би ингээд шүдэ үзүүлээ. Шүд маань амар өвдөөд тэгээ би амар талхуур идэлхтэй уцаа ухаад тэгээд эрсдэлтэй төрөх засаг масаг гэдэг кино эхлээд 3 дахь дээр нь явж ин. Тэгээ ер нь бол өнөөдөр хичээл хийхгүй шинжтэй. Тэгтээ өнөөдөр жимний амралт өдөр байсан. Тэгээд библио уншсан. Тэгэхээр нэг анаа маань байх галж байна гэсэн. Өчигдөрөөс би тэгсэн. Өчигдөрөөсөө цаг бол юм хийсэн баха. Нэг жоохон YouTube үзээ жоохон тест ажилласан. Тэгтээ амар эффектив биш байсан ч гэсэн ямар ажил хийсэн. Өнөөдөр бол сайхан амрал гэж үзсэн. Тэгээ өнөөдөр бас амар хийсэн хол Боёны ажлын юмд гачаа тэгээд амар хийдэг. Гэртээ ирээд бас амар хийдэг. Тэгээд шүүдээс амар өвдөж шүтээд нэг тийм өдрэлээ. Яа, дөнгөж ирээд шууд хийв. Алталтайгаа Беларуссыг уучлаарай гэж их шиг байна. За тийм хичээлтэй хус өмнө би эглэсэрээд библио уншчихсан байна. Тэгээд явах хувцс маань ийм аим шиг муухай харагдсан гэж хэлж их шиг байна. Тэгээд энэ дээр ирээд дэлжгнаад гифтэд нь цаашин тасгалаагийн үргэлж. Hi guys, өнөөдөр ингээд 2 дахь өдрөлөө 2 дахь өдрийн жим 7 хоногийн ихний жим тий. Өнөөдөр нуруу хийлээ. Хэвлээ хийлээ. Өдөрт 1300 калори шиг тагаад зүгээр яж захтаа тэгээд дасгал хийж дахиж илүү калори шиг тагаад тэгээд амар нулаад тэгээд дараалал юм. Амар нулаад. Гэтэ юм мэдгүй бол бид хоёрын хүүхдүүд төрөө гэж хэлсэн. I'm so stressed. Тэгээд хичээлээгээд сууж гинөө. Амар стресстэй бүр ингээд ойр тас айгуу хуцаа ухаж байгаа. За миний скрин тайм бас 8 цаг багчих шиг. I'm sorry guys. Би үгүй Instagram-гүй ингээд байж байгаа гэж боддоо. Тэгээд Instagram-гуудаа ерөөсөө ялгаагүй байхгүй. Гэхдээ би татахгүй зав. Яагаад гэвэл Instagram байцгаал юм бол би ингээд хитрхи overshare хийгээд ингээд хамаг сэтгэл санаагач тэр цаг заваач тэр амар алаад идэг байхгүй юу? Тийм юм. Асуудал байт юм аа. Сэтгэл зүйн асуудал юм шиг. Томтолцож юм шиг. Эсвэл зүгээр л миний зан чанар ч юм шиг. Эсвэл бүр сэтгэлийн шалгах юм шиг. Чигсээр яах вэ? Баяртай би хичээлээ хийж байна. За 6 өнгөрөөж сэтлээ. Тэгээд энэ нот дэвтрээ жоохон гүйцэлээ. Мартчих юм аа юусэн юу хийснэ. Тэгээд миний скрин тайм юмштай юм байна. За өнөөдрийн outfit юм байна. Ойр би ингээд дандаа амар акли байгаад өөртөө жоохон готроод байсан юм уу. Тэгээд нүрэг бодоо жоохон үнд өмсгөө тэхгүй л нэг амар гүгэр юм байсан юм аа. За баяртай. 11:20 болж юм заа. Хичээл 48 мог тагстай хаад багшгүй ингээд удаад тэгээд юу ч хийх юм байхгүй. Юм хийвэл хийж болохоор л гэсэн л дээ. Тэгтээ уцаа ухаж суугаад хаад шууд уцаамсал гарчлаа хэд ч юу ч хийлээгүй. Пин энда guys. Өнөөдрийн тасгал хийхээр амар их.
За миний ингээд чаленж маань нэг амжилттай байгаа гэж та нар бодож байгаа хаа. Тэгээ надад өнөөдөр эдитлэхгүй бол бичлэг бүр амар аваарсан байна. Өнөөдөр чинь 14 мөн үү? 15 юм байна. Тэгэхээр яг сар дундаа орсон байна. Өнөөдөр бичлэгээ эдитлэнэ гэсэн үг. Тэгээ бичлэгнүүдэд нийлүүлсэн чи 2 цаг гарan болж исэн заяа. За тэгээ ямар ч тааж өнөөдөр бол библийг уншсан, хичээлээ илээж юм хийлээ. За ингээд чаленжны маань ихний хэсгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ерөөхдөө бол 135-аас 121 гэсэн гүйцэтгэл гарч ирсэн гэсэн үг. Тэгээд тэр хуваар бол ийм хувьтай. Юу нь л дэжгүй байгаас тээ. Дэжгүй? Дэжгүй. Тэгээ 135 гэдэг нь та нар ойлгосон баг 15 хоногт өдөрт 9 хоногтой байх хэрэгтэй гэж гарч ирсэн доо шүү заяа. Тэгээд баяртай. Дараагийн бичлэгээр уулзцаая.